Орос Албаны улсын цэргүүд Донецк мужийн Северскотыг эзэлжээ. Сирийн улсын шинэ засгийн газрын сайд нар Орос Албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Америк нэгдсэн улсын хууль зүйн яам Джеффри Эпштейнтэй холбоотой шинэ баримтуудыг нийтэлжээ. Америк нэгдсэн улсын эдийн засаг сүүлийн 2 жилд байгаагүй хурдтай өссөн байна. Орон төр үзэгчтэй Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд яг одоо хүрч байгаа. Бид өнөөдөр олон улсад болсон онцлог мэдээллээс таймлан өргөхөлнө. Украин улсын дэсэд хүчин зүүн Донецкийн Северскотоос цэргүүдэд татан гаргасан гэдгээ албан ёсоор мэдээллээ. Энэхүү хотын орчимд сүүлийн өдрүүдэд Оросын айрамтай ширүүн тулалдаан өрнөж, байлдааны нөхцөл байдал хүндэрч, Украины тал хүн хүч зэвсэг техникээр илт дутмаг болсон байсан учраас ийм шийдвэр гаргахад хүрсэн гэж Украины ерөнхий штабаас тайлбар өгсөн байна. Түүнчлэн цэргүүдийн амь насыг хамгаалахын зэрэгцээ байлдааны чадамжийг хадгалах үүднээс ухрахаар болсон гэсэн байна. Гэхдээ ийхүү ухрахаас өмнө Украины цэргүүд Оросын цэргүүдэд ихээхэн хохирол учруулсан ба одоо ч Северскот Украины агаарын хяналтын бүс байсан хэвээрээ Оросын анги нэтгэлүүдийн цаашдын давшралтыг тогтоон барихыг оролдож байгаа гэсэн байна. Украины ерөнхий штабын энэ мэдээлэлтэд зэрэгцэн байлдааны нөхцөл байдлын талаар бодит их сурвалжууд, гэрчүүд, цэргүүд, замун хиймэл дагуулын дүрс ашиглан бодит цагийн горимд мэдээлэл хүргэдэг Deep State Украины байгууллага мэгмар гарагийн оройс Северск хот болон Орос Албаны улсын хилтэй ойр байршилтай Сумын мужийн Хараповск тосгоныг Оросын айрам эзэлсэн гэж мэдээлсэн байна. Гэхдээ эргэн сануулбал Оросын хошууч генерал Сергей Медведев 12 дугаар сарын 11-нд Орос Албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинд Северскийг эзэлсэн гэж тайланж байсан. Тэгж тухайн үед Украины талаас энэхүү мэдээллийг нэрцааж байсан. Харин энэ удаад албан ёсоор явган цэргүүдэд буцаан татсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа юм. Северскот нь дайны өмнө 10,000 орчим хүн амтай байсан бол одоо 1000 хүрэхгүй оршин суугч үлдсэн жижиг хот болсон байгаа. Гэхдээ Донецкийн хойд хэсгийн хамгаалтын чухал цанхлай газар гэгдэг байна. Учир нь уг хот нь Сливанск, Краматорск зэрэг Донецкийн томоохон хотуудын хувьд хамгаалтанд болж өгдөг байна. Харин Донецк нь Оросын зүгээс хяналтандаа бүрэн авахыг зорж байгаа газруудын нэг. Энэ ч өөрөө талуудын хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулахад хамгийн том саад маргаантай сэдэв болоод байгаа юм. Ерөнхийд нь харах юм бол Reuters агентлагийн тооцоололоор 12 дугаар сарын ихэнх үеийн байдлаар Оросын айрам Украины газар нутгийн 19%-ийг хяналтандаа оруулсан байна. Үүнд 2014 онд нэгтгэсэн Крим, Луганскийн бүх муж, Донецкийн 80 гаруй хувь, замун Херсон, Запорожийн мужуудын 75 орчим хувь, Харьков, Суми, Николаев зэрэг мужуудын зарим хэсэг багтаж байгаа юм. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг цагиргаа өнгөрсөн сард дэвшүүлсэн 28 заал бүхий энхийн төлөвлөгөөндөө Крим, Луганск, Донецкийг Оросын дефакто хяналтанд бүрэн шилжүүлэхийг Америк хүлээн зөвшөөрнө гэсэн заалт Оросын тухай их сурвалжууд мэдээлж байгаа. Энэ нөрөө олон улсын хууль дүрмээр буюу албан ёсоор Орос Албаны улсын газар нутаг гэж үзэхгүй ч гэсэн бодит байдал дээр уг газрын засаг цагиргаа аюулгүй байдал Орос Албаны улсын мэдэлд байна гэсэн үг юм. Дашин дуртад маргааш зулсарын баяр болох гэж байгаа. Украин, Орос аль алинд нь христийн шашинтнууд их байгаа. Ялангуяа Украины хувьд 2023 онд Владимир Зеленскийн баталсан хуулиар 12 дугаар сарын 25-ныг бүх нийтээр тэмдэглэдэг болсон байдаг. Үүнээс үл хамааран талуудын хооронд нэг өдөрч болоо гал зогсоо шинж алга. Северскийн ухралтай давхцсан Оросын айрам даваа гарагийн шөнө дрон пуужингаар Украины 13 мужийг онилж 3 хүн амьөрөгдсөн байна. Нөгөө талд Орос Албаны улсын Белград мужид Украины дроны зохилтын улмаас сүүлийн 2 өдөрт 4 хүн амиа алдсан тухай албаныхан мэдээлж байгаа юм. Католик шашны тэргүүн Папа Лео ийхүү Орос улс Христийн Мэндэлсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 25-нд гал зогсоох саналаас татгалцсанд сэтгэл дундуур байгаа гэдгийг илэрхийлж дэлхийд дахин бүгд нийтээр дор хаяж нэг өдөр инх тайвныг сахих хэрэгтэй гэж уриалж байна.
Сирийн улсын гадаад хэргийн сайд Асад Хасан аль-Шабаны Батлан хамгааллын сайд Мархав Абу Касранер өчигдөр Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтай Москва хотод уулзаж цэргийн салбар дахь стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэн гэж Сирийн төрийн хэлэл Сана мэдээлж байна. Энэхүү уулзалтанд улс төр эдийн засаг Батлан хамгаалах чиглэлийн олон асуудлуудыг хамруулж ярилцсан ч гэлээ түлхүү Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд төвлөрсөн гэж байна. Тухайлбал талууд цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, армийн чадвар, техник хэрэгслийг шинжлэх, судалгаа, шинжилгээ, туршлага солилцох зэрэг асуудлуудаар санал солилцсон гэж байна. Энэхүү уулзалтын үеэр яригдсан улс төр эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудын тухайд талууд олон улсын хурал формууд дахь дипломат улс төрийн харилцаа, уялдаа холбоогоо үргэлжлүүлэхийг дэмжсэн байна. Эдийн засгийн чиглэлд гэх юм бол Сирийн цэргийн босголт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг авч хэрэгэлсэн байна. Сирийн сайд нарын энэхүү айлчлал нь өнгөрсөн 12 дугаар сард 20 гаруй жил ирэх барьсан Башар аль-Асадын засаг огцорсны дараа шинээр байгуулагдсан засгийн газрын сайд нарын Оросд хийж байгаа анхны айлчлал бол биш. Үүний өмнө Сирийн гадаад хэргийн сайд Асад Хасан аль-Шабаны төр ерөнхийлөгч Ахмад Шара нар энэ онд хэд хэдэн удаа Оросд айлчилж байсан. Гэхдээ энд анхаарах хэрэгтэй нэг зүйл байгаа нь Орос улбаны улс нь Башар Асадын засгийн гол дэмжигч улсуудын нэг байсан. 14 жилийн турш үргэлжилсэн иргэний дайны үед цэргийн туслалцаа үзүүлж дагаарын дэмжлэгээр босгогчдын нутагт зохилт өгдөг байсан. Мөн Башар аль-Асад болон түүний гэр бүл 2024 оны 12 дугаар сард босгогчд төрийн эрх мэдлийг авах үеэр Орос улбаны улс руу дүүрсэн байдаг. Тэдгээр босгогчдын тэргүүн нь яг одоо Сирийн улсын төр ерөнхийлөгчийн албыг ашиж байгаа Ахмад Шара. Гэхдээ үүнээс бол хамааран Орос улбаны улсын эрх баригчид Сирийн шин засагтай сайн харилцаа тогтоохыг хүсэж байгаа энэхүү айлчлалаас харагдаж байгаа юм. Гэхдээ Оросын тал хэмээн нисэх бааз болон Тартус бомбыг Сирт хിവэр хадгалах гэрээг баталгаажуулахыг хүсэж иж магадгүй. Өнгөрсөн 10 дугаар сард Ахмад Шара Орос улбаны улсад айлчлах үеэрээ Башар Асадын үед мөрдөгдөж яасан хоёр улсын хоорондох тодорхой гэрээнүүдийг мөрдөхөө амласан байдаг. Владимир Путин ч гэсэн хариуд нь Сирийн шин засгийг тусламж дэмжлэг үзүүлэх амлаж байсан. Харин удаад Владимир Путин Сирийн шин засгийг дэмжсэн хിവэрэ байхаа дахин хэлэхээс гадна үүний зэрэгцээ Израилийн зүгээс Сирдэх зэвсгийн хуучин агуулгах барилгууд руу хаалтаж байгааг бүс нутгийн аюулгүй байдал, доктортой байдалд шууд занал хийлэл үзүүлсэн хэрэгэ гэж тодорхойлжээ. Дараагийн онцлог мэдээ. Америк нэгдсэн улсын хууль зүйн яам Джеффри Эпштейнтэй холбоотой баримтуудын 3 дахь багцыг нийтлэв. Эдгээр баримт нь түүний хамсааднууд хийж байсан зүйлс ерөнхийлөгч Дональд Трамп за бүр Их Британий ханхүү Эндрютэй холбоотой мэдээллийг хүртэл багтаасан байна. Санхүүгийн мэргэжилтэн бизнес эрхлэгч Джеффри Эпштейн нөрөө цагта дэлхийн одод улс төрчид трибунуудаар хүрээлүүлсэн эрх мэдэлтэй нэгэн байсан. Гэвч тэрээр насанд хүрээгүй хүүхдүүдийн биеийг үнэлүүлсэн хэрэгт буруутгагдаж 2019 онд холбооны шатны бэлгийн мүжилгийн хэрэгээр шүүх хурлаа хүлээж авах үедээ амиа орлсон байдаг. Тэгвэл түүний хавтас гэрэгт улс төрийн нөлөө бүхий хүмүүс алдартнууд ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүртэл дурддагдсан байдаг боловч Дональд Трампын хувьд өөрийгөө түүний үйлдэлсэн игдэж байгаа хэрэгүүдтэй ямар ч холбоогүй гэж тайлбарладаг. Тэгвэл энэ удаагийн хууль зүйн яамнаас ил болгосон баримтуудад Дональд Трамптай холбоотой мэдээллүүд гарч ирсэн байна. Тодруулах юм бол 1993-аас 1996 онд Эпштейний хувийн онгоцоор Дональд Трамп нийтдээ 8 удаа зорьсон болох нь бүртгэгдсэн байна юм. Гэхдээ зарим нислэгт Гислейн Максвеллтэй мөн хамт явсан байж магадгүй. Учир нь зарим баримтуудад Максвелл Дональд Трамптай хамт авахулсан хэд хэдэн зураг байсан байна. Гислейн Максвелл нь 2020 онд хүн худалдаалах хэрэгт буруутгагдаж 20 жилийн хоригдол эдэлж байгаа. Шинэ баримтуудаас мөн Эпштейнтэй холбоотой үйлдэлсэн хэрэгүүдийнх нь хамсааданч байж магадгүй 10 хүн байгаа тухай мэдээлэл. Одоогоор Гислейн Максвелл ялаа эдэлж хоригдож байгаа болохоос бусад хамсааднуудынх нь хувьд нотлоо хангалтгүй байгаа юм. Нэр нь баримтад дурдгдсан өөр нэгэн хүн болох Британий ханхүү Эндрюгийн тухайд түүний Максвеллтэй имэйлээр харилцсан шуудан гарч ирсэн байна. Эпштейний хоригчдын нэг болох Виржиниа Жефф нь 2000-ад оны ихээр Эпштейн Максвелл нар түүнийг 17 настай байхад нь хунтайж Эндрюд худалдсан гэж мэдүүлээд байгаа. Гэхдээ Эндрю Жеффритэй бэлгийн хавталд ороогүй Эпштейнтэй хамт ямар нэгэн буруу зүйл гэмт хэрэг огт үйлчлээгүй гэж мэдүүлсэн хэвээрээ байна.
Гэхдээ сануулж хэлэхэд эдгээр баримтууд нь Эпштейн за түүний хамсааднууд холбогдсон хүмүүсийн хийсэн зүйлсийн талаар бүрэн дүүрэн баттай зөв мэдээлэл өгч байна гэж үзэх нь авчир дутагдaltaй. За зарим нь үнэн эсэх нь баталгаагүй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй юм. За Америк нэгдсэн улсын эдийн засаг энэ оны 3 дугаар улиралд тун эрчтэй өсөлт үзүүлс жилийн дүнгээрээ 4.3%-аар нэмэгдсэн байгаа нь сүүлийн 2 жил гарсан хамгийн өндөр түвшинд тооцогдсон байна. Тэгээ энэхүү өсөлт нь өөрөө эдийн засгийн шинжээчдийн Америк нэгдсэн улсын эдийн засгийн өсөлт энэ оны 2 дугаар улиралд 3.8%-аас удаашрч 3.2% болно гэсэн таамаг давсан байна. Түүнчлэн 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь дунджаар 2.1% байсантай харьцуулахад энэ удаагийн өсөлт томоохон хэмжээний өсөлтөнд тооцогдох нь аргагүй. Америк нэгдсэн улсад экспортын эрэлт хэрэглэгчдийн зарцуулалт засгийн газрын зардлын нэмэгдэл нь эдийн засгийн өсөлтөнд нөлөөсөн ч гэлээ бизнесийн хөрөнгө оруулалтын бууралтаар тэнцвэрч байна гэж эдийн засгийн шинжилгээний товчооноос дүнсэн байна. Хэдийгээр Америк улсад дотоодын нийт бүтээгдэхүүн нь өсөлттэй байгаа боловч хэрэглэгчдийн худалдан авалт хийх идэх буурсаар байгаа юм байна. Энэ сард хийсэн судалгаагаар Америк нэгдсэн улсын хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үзүүлэлт нь 5 дахь сарда дараалан буурж 2008 оноос хойш хамгийн урт хугацааны дараалсан бууралтай нөхөр тулсан байна. Мөн холбооны нөөцийн сангийн тухайд мөнгөний бодлогын шийдвэр гаргах нь тайлангийн хоцрогдлын улмаас төвөгтэй болж гисэн талаар албаныхан хэлж байгаа. Иргэн сануулгад энэ сарын ихээр ажил эрхлэлд суларсан үед мөнгөний хүүг, бодлогын хүүг бууруулсан нь 2025 онд гарсан 3 дахь удаагийн тохиолдол болоод байсан. Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчид инфляцийг 2% зорилттой ойр байлгахын тулд хүүг өндөр түвшинд хадгалах шаардлагатай байхад ажил эрхлэлд муудаж байгаа нь хүүг бууруулах шаардлагыг үүсгэж байгаа юм. Мөн энэ жил Америк нэгдсэн улсын эдийн засагт томоохон өөрчлөлт сорилтууд тулгарсныг дурдвал худалдааны түншүүдтэй өргөн хүрээний тариф тогтоосон явдлыг ярьж болно. Тарифын ихэнхийг одоогийн байдлаар бууруулсан эсвэл сулруулсан байдалтай байгаа ч гэлээ үүнээс үүссэн тодорхойгүй байдал нь бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлж байгаа. Энэ жилийн ихээр Америк нэгдсэн улсын компаниуд татварын өмнөх импортын өсөлтөө түргэснээс нь эхний улиралд эдийн засгийн уналт бий болоход нөлөөлсөн байна. Мөн нэмэн дуртахад энэ жилийн Америкийн эдийн засгийн тайлан 10 дугаар сарын 1-ээс 11 дугаар сарын 12-ны хооронд болсон засгийн газрын төр зогсолтын улмаас тасалдаж дотоодын нийт бүтээгдэхүүнийг багтаасан хэд хэдэн гол тайлан хойшлогдоод байсан. Энэхүү Америк нэгдсэн улсын эдийн засаг бодлогын тодорхойгүй байдал, худалдааны чиг хандлагын өөрчлөлт, инфляцийн дарамттай нөхцөлч гэсэн эдийн засгийн өндөр өсөлт харуулж чадсан байгааг хэлэл мэдээллийнхэн онцолж байна. Их Британи улсын цагдаа нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч активист Грета Тунбергийг Лондон хотын төвд болсон Палестиныг дэмжсэн жагсаалын үеэр баривчилсан байна. Түүнийг Их Британийн терроризмын эсрэг хуулиар хоригдсан байгууллагыг дэмжсэн байж магадгүй гэж сэжиглэн түр саатуулсан байна. Жагсаалын хувьд Elbit Systems гэх нэртэй Израиль улсад төвтэй олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зэвсгийн технологийн компанид үйлчилгээ үзүүлсэн даатгалын компанийг буруутгаж эсэргүүцсэн юм байна. Өдгөө 22 настай Швед улсын иргэн идэвхтэн активист Грета Тунберг нь өчигдөр хийж байсан жагсаалынхаа үеэр энэхүү даатгалын компани барилгын гаднаас баривчлагдсан байна. Түүнээс гадна өчигдөр цугласан байсан жагсагчид Их Британий засгийн газраас энэ оны дунд үед гаргасан Палестиныг дэмжих үйл ажиллагааг хуулиар хоригдсныг эсэргүүцэж жагсан байна. Тухайн хоргийг тодруулах юм бол энэ оны 6 дугаар сард Палестиныг чөлөөлөхийн төлөө жагсаал хийж эсвэл Израиль Их Британий гадаад бодлогыг шүүмжилж галз огсоохыг уриалах бүрэн эрх хүн бүрт байгаа. Харин Палестины талд үйл ажиллагаа явуулдаг бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжиж сурталчилж болохгүй юм байна. Тухайн бүлгүүдийн логог олонд харуулах, нэрээр нь лоозон зоож чагсах эсвэл хандив цуглуулах нь хууль бус үйлдэл тооцогдно гэж хуулиар баталсан байна. Харин Грета Тунбергийн хувьд өчигдөр барьсан лоозондоо уг хуулиар хоригдсон заалтуудыг зөрчиж, Палестины талд үйл ажиллагаа явуулдаг бүлгүүдийг дэмжин энэхүү баривчлагдсан нь шалгагчдын тухайд дурдсан байсан байна. Үүндээ тэрээр би Палестиныг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлснийхээ төлөө хоригдсон хүмүүсийн талдайгаа болохоос биш геноцидыг дэмжсэн хэрэг огт бишээ гэж тайлбар өгсөн байна. Харин Лондон хотын цагдаагийн газраас түүнийг барьсан байсан лоозонгоос нь болж баривчилсан хууль бус үйлдэл байсныг нь мэдээлсэн. 2000 оны терроризмын тухай хуулинд 13 дугаар зүйлийн дагуу хориг тавьсан байгууллагыг дэмжсэн материал лоозонг олон нийтийн өмнө дэлгэн үзүүлэх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог болсон юм.
Хүмүүс тухайн өдрийн үдээс өмнө түн барихтай адил хэрэгээр өөр 2 этгээдийг баривчлаад байсан. Тэдний хувьд эсэргүүцлийн жагсаал болж байсан. Барилга дээрээс Улаанбуудаг цацсан байж магадгүй гэсэн үндэслэлтэйгээр саадуулагдсан байгаа. Энэ нөрөө хувь хүний эд хөрөнгөд халдсан хэрэг болж байгаа тул хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна. Их Британд өмнө дурдгдсан Палестины талыг дэмжсэн жижиг бүлгүүдийн нэр усыг гаргаж хандив цуглуулах хөдөлгөөнүүдийг хорьсон шийдвэр гараад одоогийн байдлаар 6 сар өнгөрч байгаа. Шийдвэрийг баталгаас өмнө Палестиныг дэмжсэн жагсагчид хааны агаарын флотын бааз руу нэвтэрч 2 цэргийн төрөл зөөх онгоцыг эвдсэн байдаг. Энэхүү үйлдэлийг инх тайвны жагсаалаас хэд давсан үндэсний аюулгүй байдалд замнал хийлэл учруулсан гэж үзэн жагсаал цуглаан хийхийг хуульчлахаар болсон юм байна. Хориг тавьснаар олон нийтийн өмнө нэг талыг баримталсан бүлгүүдийг дэмжих, тэдний лого зургийг үзүүлэх, үйл ажиллагааг нь олон нийтэд магтах нь хууль бус болсон байна. Ингэсэдэж энэхүү үйлдэлүүдийг террорист гэмт хэргийн ангилалд багтаасан нь олон нийтээс маргаан дагуулж байгаа юм а. Мэдээ үргэлжлэж байгаа энэ хэсэгт би зарим мэдээллийг давчаар багслан мэдээлэх болно. Америк нэгдсэн улсын Пенсильвани мужийн Филадельфиотын ойролцоох Бристол суурьнд асрамжийн газарт газын дэлбэрэлт болж 2 хүн амьд. Дэлбэрэлтийн улмаас барилга хэсэгчлэн нурсан ба нурах үед барилга дотор энгийн иргэд гацсан байжээ. Осол Бристол эрүүл мэндийн сэргээн засах төвд болсон ба яг тухайн үед хийн алдагдлыг шалгаж байсан баг газар дээр нь байсан гэж. Мужийн захирагчийн зүгээс хэлж байгаагаар дэлбэрэлтийн шалтгаан хий алдсантай холбоотой байж болзошгүй ч гэлээ эцсийн дүгнэлт хараахан гарааг байгаа юм. Киев улсын цэргийн хүчний ерөнхий командлагч Мохаммед Али Ахмед Аль-Хадад Турк улсад байх үедээ онгоцны ослоор амьд. Онгоц Анкара хотоос Триполи руу хөөрсний дараа нислэгийн холбоо тасарсан ба хожим үлдэгдлийг нь Анкара мужийн орон нутгийн бүсээс олсон байна. Ливийн ерөнхий сайд Абдул Хамид Дибебагийн мэдээлж байгаагаар командлагч Мохаммед Аль-Ахмадын хамт өөр 4 хүн осолдсон гэж мэдээллээ. Тэрээр энэхүү үйл явдлыг улс орны хувьд асар хүнд гар цохирол тохиолсон хэрэг гэж тодорхойлж онгоцны ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэлээ. Украин улсын парламент дайны нөхцөл байдалд ерөнхийлөгчийн сонгуул явуулах боломжийг судлах ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Энэхүү хэлэлцүүлэгт парламентын намууд, сонгуулийн төв комисс, эрдэнэ нийгмийн байгууллагууд оролцсон гэлээ. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийн хувьд аюулгүй байдал, хууль эрх зүйн нөхцөл хангагдвал 60-аас 90 хоногийн дотор сонгуул явуулахад бэлэн гэдгийг өмнө нь мэдэгдэж байсан удаатай. Ажлын хэсгийн эхний уулзалтын товыг ойрын хугацаанд зарлахаар болжээ. Австрали улсын шинэ өмнөд Вэлс муж Бонди далайн нэр дээрх халдлагын улмаас галц хэсэг болон терроризмын эсрэг хуулиа эрс чангадахаар олжээ. Шинэ хуулиар энгийн иргэнд 4-өөс илүү буу эзэмшихийг хориглож, фермнүүдэд 10 хүртэл буу эзэмших хязгаарлалыг тавьсан байна. Мөн ямар нэгэн байдлаар террорист халдлага болсон тохиолдолд түүнээс хойших 3 сарын хугацаанд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болбол хязгаарлалт тогтоох эрхийг цагдаа нарт олгожээ. Та бүхэн Тэнгэр телевизийн гадаад мэдээний оройн тайм хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.